Хадмундар суух тавтай морил би болгочлогч инхбат. Элдв түүх нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг Европ судлаач Мөнх Цул бидэнд бэлтгэн хүргэнэ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр суугаар болон NTV телевизээр замун 83.3 170-аас төлөвлөгөөний Од Мөндөр радиоор хүрч байгаа. Өнөөдрийн дугаарыг Монгол хүнд шинэ машин ураатай Сайн Motors ивентэтгэж байна. За өдрийн минь зулаа. Өдрийн минь ба. За ямар сэдвээр ярих лээ? За өнөөдөр хоёлоо маш сонирхолтой сэдвээр ярих чинь. Дэлхийн хамгийн жижигхэн хаант улсын талаар. За чамд таамаг байна уу? Байхгүй. Хамгийн жижиг улс би Ватиканыг л хуулисыг л бодоод байна л да. Хуулис чи энэ аж зүгээр giant байхгүй юу? Авраг битэн байхгүй. За тэгэхээр үзэгчд маань Бруней ч юм уу те Тонгогийн тухай өгүүлэх чинь гэж бодож иж магадгүй. Тэгвэл үгүй. За энэ улсууд нь бол нөгөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар улсууд хаан засаглалтай цөөхөн хамтаа боловч гэтэл өнөөдрийн чивд хоёрын ярих байгаа улс бол эднэрийн хажууд зүгээр юу эднэрийн хажууд бүр асар жижигхэн асар микро жижигхэн маш цөөхөн хүн хамтаа юм байна. За энэ улсын талаар 10 баримтыг хоёлоо хуваалцсан. За эхний баримт нь бол энэ улсын нийт хүн амынхын тоо 11 юм байна. Хаант улс шүү. За байж байгаа 11 хүн хамтаа. Тий 11 хүн хамтаа улс юм байна. За тэгэхээр бяцхан арлын улс болох Таволарагийн хаан загасчлаагүй юм уу? Гэрийнхээ гадаа цэцэрлэгийг цэцэрлэгтэй өвсийг тэгшлээгүй үедээ улсынхаа бүх ямаг хариулаад уул үүд бэлчээдэг гинэ. Түүний ямаан сүргийн тоон 100 толгой орчим гин. Харин хаант улсад нь аж төрдөг харц ардынхын тоо толгой саяхан албан ёсоор 11 болсон юм байна. За тэгээд тэд бүгд Таволараад ирж очин амьдардаг загс агнуурын салбарын хүмүүс юм байна. Тэр 11 хүн аман тий. Италийн Сардин арлын өмнө дэрэг буюу жуулчдын жил бүр хэдэн саяар нь татдаг Коста Эсмералда хэмээх алдартай газрын хажууханд байх Таволара нэрт өнчин арал нь номин ногоон тэнгисийн улсыг шовгор оройгоороо цуулан гарч ирж ургасан уул лугаа адил харагддаг гин. Харин хүн амьдарч болох цайвар эсрэхэх хөрстөө зурус газар нь агаараас аврах том амьтны хил шиг үзэгддэг юм байна. Би яд чи Италид авах гэж утсан сая. Тийм үү? Тийм байна. Италид Сардин арлын ойролцоо юм байна. Сонин мэдрэмж юу саяных. Тийм байна. Юм талтыг хардаг болсон юм шүү. За тэгэхээр энэ арлын хаан энэ одоо жижиг хаант улс гэж байгаа шүү дээ тий. Хаан нь загсчин юм байна. За эндхийн хамгийн том гатлаг онгоцыг Антонио Бертолони хэмээх 84 настай загсчин жолооддог. Тонино нэрээр олон танил болсон энэ эрхэм Таволарагийн цор ганц зоогийн газрын эзэн бөгөөд уг арлын хаан юм байна. Зоогийн газрын эзэн. Тий. Тий. За. Тэрээр ердөө 5 км талбай нутагтай Таволарагийн хаант улсыг 23 дахь жилдээ захиран сууж байгаа юм байна. Богино өмд уловчтай ердийн жуулчин шиг харагдах Тонино хаан өөрийгөө дэлхийн хамгийн игэл даруй язгуурт ингэж хэлүүлэх дуртай гин. Би зоогийн газраас өнгөө хоол идэж л ирэх ямбаа идэлдэг юм аа. Бусдаар бол надад иргэдээсээ ялгарх зүйл огт байхгүй гэж маш даруухнаар тухайддаг харах юм байна. Урагван эрхэлэгч гэл юм байна. Тийм тий. Би хаан байсан бол солирч байгаа шүү дээ. Сөг тэнтэр. Алтан тэтэмтэй бүх юм нь алт шүү дээ. Алтаар бүрдсэн. За энийх даруухан хаан юм байна л да. За тэгэхээр хаадын арал Таволара гэдэг юм байна. Таволарагийн хаант улсын 180 жилийн ойн 2016 онд тохиосон юм биш шүү дээ. 9 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Өчигдөр нэлээд удаж байгаа юм байна. Тийм 180 жил нь. За тэгэхээр энэ улс нь одоо орчин цагийн Итали улсаас 25 жилийн өмнө байгуулагдсан юм байна. Италиас өндөр настай. Тийм байна. Болж таархан тий. Газар дундын тэнгис дэх эзэнгүү арлыг эзэмшиж өөрийн гэсэн бяцхан хаант улсыг байгуулна гэдэг ямар ч адал явдлын хорхоотны мөрөдөл. Харин Таволарагийн түүх тун санамсаргүйгээр аялагчдын хувьд баатарлаг гэж хэлэхээргүй явдлаар ихэлсэн юм байна. Тонино хааны хулан зөвөг Жузеппе Бертолони 1807 онд Таволара арал дээр суурьшсан анхны хүн болсон юм байна. За хаадын арал Таволара хэмээх номд бичснээр малчин далаачин дээрэмчний ирлээс тэрээр Италийн Генуа хотын уугуул иргэн бөгөөд эгчдүү хоёртой гэрэлж гисэн юм байна. Гэтэл нөгөө хоёр ихнэр авсан эгчдүү хоёртой гэрэлсэн хууль бус гэж үзээд шалгагдаж байсан болохоор ихнэрүүдийн хамтаар хууль хяналтынхнаас зүхтаагаад Таволара арлыг олсон юм байна. Тэр хоёр нь хоёлаа сайртай бие биенийг хүлээн зөвшөөрсөн байж тээ. Тэрийг нэстэ сайн мэдгүй байна. Ямар ч зүйл эгчдүү хоёртой энэ гэрлээд тэр нь хууль бус болоод тэгээд хуулийн хяналтынхнаас зүхтаж яваад эзгүй арал олсон. Энэхүү гайхалтай үзэсгэлэнтэй арал юм байна. Бас сонир хувь тавилын тий. Харин тий. Хоёр хүнтэй гэрэлсэн байна.
Тий. Тэгээ хоёулаа би өөрийг нь хайрлсан байна. Тийм байна ихчтэй хоёр. Тэгээд хайраагаа төлөө гуруулаад зүгтсэн байна. Тийм байна. Чайг романтик болгож ирээд л таад л явдлыг нь тий. Хайр сэтгэлийнхаа төлөө тэмцсэн биш тэр гурав. Тий. Тэмцэж яваад зүгтэж яваад. Тэг эзэнгүү харлуулаад за гуруулахнаа байсан ч хамаагүй энэ арал дээр аз жаргалтай сайхан амьдарцгаая гэгээд тэгэл сууршсан юм байна тий. Гэтэ яг эзгүй арал дээр хоёулаа үлдснээс гуруулаа явах нь арай сонирхолтой юу. За 7 дахь баримт нь энэ уг арлын талаарх алтан шүдэд ямаа гинэ. За. За Жюзеппе Бертоллоны өв элен зөө штэ тий. Болон түүний дагалдагчид төд удалгүй арал дээр өөрсдөөс нь өөр амьд амьтан байдаг гэдгийг олж мэдээд тэр нь усны ургамал үл дөвс ийцээр шүдэн алтан шар болсон нэгэн зүйлийн зэрлэг ямаг болсон юм байна. Дэлхийн өөр хаанч байхгүй өвөрмөц зөвхөн тавлаараад байх алтан шүдэд ямааны тухайд дуулсан Сардины хаан Карло Альберто 1836 онд тавлаараад очсон нь тавлаараад ирсэн одоо гадаад улсын анхны төрийн тэргүүн болсон юм байна. Тухайн үеийн хаан байх нь тий. За түүнийг өгтөн тосоод үйлчилсэн хүн нь Жюзеппе Бертоллоныгийн 24 настай хүү Пауло байсан байна. Тонино хааны ярьснаар Карло одоо Альбертог арал дээр газардсан даруйдаа би Сардины хаан байна хэмээн тунхаглаад Пауло Бертоллоны буюу Тониногийн элен цэцэг харин би Таволарагийн хаан байна гэсэн хариулсан юм байна. За нэг нь өдөөс нь би Сардины хаан байна. Танаа арал дээр хүрэлцэн ирлээ гэсэнд угтаж авахтаа бас хэрэглэнтэй би энэхийн хаан байна хэлсэн юм байна шүү дээ. За хаан байна гэж хариу өгсөн байна. Сардины хаан залуу хаантны герт 3 өдөр найрлаад арлын зэрлэг ямааг хүснээрээ гөрүүлсний эцэст Пауло та үнэхээр Таволарагийн хаан юм байна гэж хэлсэн юм байна. За тэгэхээр нөгөө Жюзеппе Бертоллоныгийн хүүн Пауло юм байна шүү дээ. Тэгэхээр Пауло аяг анхны албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн хаан болж таарсан юм байна. Тийм байна тий. Тийм байна. Нэг хаанаас хүлээн зөвшөөрөгдсөн. Одоо нөгөө ингэдэг шүү дээ би танаа улсыг хүлээн зөвшөөрлөө гэдэг шүү. Нэг тийм л юм болчлаа шүү үйл явц тий сая. Тэгээд нөгөө одоо түүнийг тэр Бертоллоныгийн гэр бүлийг Таволарагийн хаан гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн тунхаг бичгийг Сардины хаан өөрөө 1836 онд гаргасан гэдэг юм байна. За энэ Бертоллоныгийн сүлд байдаг юм байна гэр бүлийн. Одоо нэг удам өгсөтэй сурвалжт гаралтай болчлоо шүү дээ. Тэгэхээр тэр гэр бүл сүлдтэй за сүлдийг нь манай найруулагч зургийг одоо өгчөж магадгүй. Одоохондоо ямаал гарч байна. Одоо нөгөө энэний дараас нь тэгвэл алтан шүдтэй ямаа зоосон дээр гарах юм байна. За тийм байна. Энэ нь гэр бүлийнх сүлд юм байна. Ямаан сүлд нь юм уу? Хажуудлынх нь юу бамбатай тэгээд титэмтэй энэ нэлгүүд тийм. Хоёр тал юм шиг байна тийм. Тийм байна. 100 лир гэж энэ мөнгөн зоос шүү дээ бүр. Тийм байна. За Карло Альберто хаан энэ явдлаас хэдэн жилийн дараа Таволара арлыг Сардины хаант улсын эзэмшил биш ээ. Бүх хэрэгээ дотоодоо шийдэх хэрэгтэй гэж тусгаар ус болохыг нь батламжилсны дээр сурвалжит гэр бүлийнхээ тамга тэмдэг бүхий дээдсийн бичгийг Пауло хаанд илгээсэн юм байна. Энэхүү Сардины хаан тухайн одоо Таволараг хаант улсаа Сардины нэг хэсэг бишээгээд тэгээд Бертоллоныгийн гэр бүлийг уг арлын сурвалжит тусаатай гэр бүл гэдгийг илгээсэн гэж энэ бичгээр Пауло хаан дараах нь Бертоллоныгийн гэр бүлийн сүлд тэмдгийг бүтээлгэж гэрийнхээ ханан дээр зурулсан байна. Тэрээр мөн удмын бичгээ хөтлөн үлдээж гэр бүлийнхэндээ зориулж дээдсийн бош бунхан бариулж гинэ. Өөд болохдоо тэрээр өөрийн бариулсан бунханд дээр нь титэм дүрсэлсэн булшны чулуун доор нойрсохыг гэрээсэлсэн аж гин. Тухайн үед энэ арал тэр нь гэр бүлэн л амьдарч байгаа тий. Тий. Би бол 4-5 хүн л байгаа гэж бодоод байна л. Нэг хүүхэд байсан тий. Тийм. За ингээд Пауло хааныг нас барсны дараа Таволара арлын тухай мэдээ газар дундын тэнгис орчмоос хальж уг бяцхан хаанд улс цөөнч гэсэн улс төрийн холбоотонтой болсон байна. Италиг үндэслэн байгуулсан нэг Жюзеппе Гарибальди Бертоллоныгийн гэр бүлийн итгэлт зөвлөх болсон ба тухайн цагийн Сардины хаан 2 дугаар Витторио Эммануэль 1903 онд Таволарагийн 33 орсон шугчтай инхийн гэр байгуулсан төвхтэй гэж. Хэдэн онд гинэ? 1933 онд. Гарибальди тий. Тэгвэл нөгөө Гарибальди биш юм байна. Тэрний хүү мөн л явж байгаа бах тий. Магадгүй Жюзеппе Гарибальди гэж чинь тий. За тэгэхээр ер нь бол анх тий тусгаар тогтнолоо өөртөө зарлаагүй ч гэсэн Сардины хаан тусгаар улс хаан тус гэдгийг хүлээн зөвшөөрөөд тэр нь хүлээн зөвшөөрөгцсөр байсан юм байна тий. За тэгээ хааны гэр бүлийн зургийг одоо найруулагч маань өгч байгаа бах. За хоёул эвент итгэж яах нэг дуртай. За тэгээ. За өнөөдрийн дугаарыг маань Монгол хүнд шинэ машин гүрээтэй Сайн Моторс ивент итгэж байгаа. За Сайн Моторс нь тэргүүлэгч 10 брендийн 30 гаруй загварын цоо шин тэг гүйлтэй автомашинуудыг оруулж ирдэг. Ер нь бол цоо шин машин гэсэн үг шүү дээ тий. За ингэхдээ албан ёсны эрхтэйгээр үйлдвэрийн баталгаатайгаар за мэрэгсэн инженерүүдийн баталгаа засварын төвтэйгээр
За банк санхүүгийн үйлчлэгээ болоод үүгээрээ дамжуулаад хамгийн бага хүүтэй зээлийн нөхцөл бүхий үйлчлэгийг үзүүлдэг гэдэг ер нь бол машин борлуулах, худалдаалах ингээд бүх үйлчлэгийг зохицоор нь үзүүлдэг гэсэн. Яг ийм албан ёсны одоо эрхтэй ийм цогц газрыг үйлчлүүлчихээр өстой амар байдаг. Тийм байна. Баталгаатай сервис нарда тий. Тий. Энд чинь тэгээд инженерүүд нь яг тэр тухайн үйлдвэртэй машиныхын үйлдвэр дээр очиж бэлтгэгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр ч одоо тэд нар нь бүгдийг мэдчихээн. Тэгээд ирж байгаа сэлбүүд нь бүгдээрээ оригинал жинхэнэ сэлбүүд ирж байгаа. Тэгээд энэ баталгаат хугацаанд авчих юм бол өнгөөс суулж гэдэг юм уу те. Ер нь бол юм яг баталгаат газараас авчвал хамаагүй амьдрал маш амар болдог те. Энд очиод би чаднууд дээр очихоор хэцүү байдаг. За тэгээд одоо засварын газар ч бас ямар хэцүү төвхтэй юм би очиод үйлчлүүлээд харьцахад би нэг машинад суулах гээд очисон чинь ёо айбар би үйлчлүүлээд байгаа мó би тэрэнд үйлчлэх гээд байгаа мó учир нь болохгүй юм лээ. Тэр хүмүүсийн харилцаа гэж бас авах юм байхгүй. За тэгвэл ийм албан ёсны газрууд бол өстой амар. Та ишээ сууно гэдэг бүр айгүй байт намайг ингэ тойглаад би зөвхөн тэн чи баймар санагдаад хаан шиг мэдрэмж авсан аа. За хаан чааш би зүгээр л үйлчлүүлж байгаа яг тийм зохиох ёсны үйлчлэгийг л авч байгаа тийм мэдрэмж авч байгаа. Одоо тэр нэг үйлчлүүлэгч бол хаан маа гэдэг тэр юм одоо болох хэрэгтэй гэж бодоод байгаа тийм. За жоохон хадуурчлаа. За тэгвэл та сайн моторс нь 5 сарын 16-наас 18-ны хооронд Улаанбаатар Автошоу 2025 дээр за бүх брендийн загваруудаараа оролцох гэж байгаа юм байна. За та бүгдийг энэ арга хэмжээнд урьж байгаа. Та бүхэнд олон гинтийн бэлгүүдийг бэлдсэн байна. За та хөнгөн даалгавар биелүүлээд л бэлэг цуглуулад байх юм боломжтой. За жишээлбэл хүүхдийн өртөө гэж байгаа юм тийм. Хүүхдийн өртөө ингээд байгуулсан. Ирсэн хүүхэд бүрт зайрмаг гарын бэлэг бэлдсэн байгаа юм байна. За мөн Азийн хурд эргүүлээд ацтан болох боломжтой. За энэ дээр power bank шүүхэр одоо мерчүүд авах боломжтой байна. За мөн тайзан дээр одоо брэнд бүрийн хөтөлбөр гэж явагдана. За энэ үеэр бидний дуртай уран бүтээлчд ирж бас үзүүлбэрээ үзүүлэх юм байна. За үйл ажиллагаа маань Social Park буюу одоогоор Hit Park Шангрила зочд буудлын баруун талд байдаг. За энэ ч 5 сарын 16-наас 18-ны хооронд ингээд 3 хоног зохион байгуулагдаж байгаа юм байна. Ер нь ингээд очиод харцсан хэдийдэл гоё сонирхолтой арга хэмжээ юм байна тий. Радара дээр очисон шүү дээ. Тий. Тэр гоё байсан тий. Тийм би очиагүй би таандрын зургийг зөндөө харсан. Тэр өстой гоё байсан шүү дээ. Тийм байлээ. За энэ тэр нэг машинуудад танилцуулах болохоор ер нь машин авах гэж байгаа сонирхож байгаа юм байл. Тэгээд хамгийн гол нь албан ёс зах болоод тиг үлдтэй болохоор цоо шин машин. Гоё сонсогдож байна. Очоод ер нь үзчих гоё юм лээ. За баярлаа. Ивент итгэжтэй баярлаа. За хоёлаа арлын талаарх баримтад хуваалцъя. За 5 дахь баримт нь хааны гэр бүлийн зураг байна тий. За Их Британий эзэнт гүрний их хатан Викторийн хүртэл улс орнуудын төрийн тэргүүн нарын гэрэл зургийг цуглуулгахдаа Тавлаарагийн хааны гэр бүлийн зургийг багтаахыг тэнгисийн хүчиндээ даалгаж байсан ачиргалтай төгт юм байна. Тэгэхээр сурвалжит гэр бүлүүд хүлээн зөвшөөрдөг гэхээр сонирхолтой байна тий. Тийм байна. Энэ нэг анх юу яасан штэ. Сардины хаан ирсэн штэ. Тэгэхэд л түнд маш гоё үйлчлэл ер нь сэтгэл үлдээчих гэж хараад байна. Тэнгүү цаадах чинь цаашаа түгэж байгаа штэ мэдээг. Манайд ийм жижигхэн юм хөөрхөн болсон байдаг. Тийм ингээд ийм эзэн хаан байдаг. Тэгээ намайг очиход ийм гоё хүлээж авсан. Тэдний бүр юу тийм хөөрхөн ингээд өхөөрцөн ч юм уу тий. Эсвэл гоё ингээд мэдлэг мэдээлэлээ солилцоод ингээд ус төрийн ч юм уу юуны чинь тий гоё мэдээлэл солилцсон гот бас тэрэн сэтгэл хөдлсөн ч гэж болох юм тий. Тийм тэгээ бас юу яасан баг л та яг л нөгөө хаан хүнтэй хаан одоо тий хаан хүн ёсоор харьцсан учраас өөртөө хаан гэж зарласан чинь 3 хүнтэй 4 хүнтэй байсан ч хамаагүй түүнийг нь хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр нөгөө Европын гэр бүлүүд ч өөртөө нөгөө хааны гэр бүлүүд сурвалж хүсаатай болохоор харилцан бие биенээ хүндэлдэг хүлээн зөвшөөрдөг бас нэг тийм кастом байдаг гэж магадгүй тий. Соёл тий. Тийм тэгэхээр хатан хаан Викториягийн цуглуулганд нь энэ Тавлаарагийн хааны гэр бүлийн зураг байсан юм байна. Энэ өстой сонирхолтой юм байна тий. Наа ч юм бол яг хүлээн зөвшөөрсөн гэсэн санаа шүү дээ. Тий. Тэрхүү зарлиг ёсоор Английн офицерууд авч хадгалсан юм байна гэр бүлийнхэн зургийг. Тэгээд алтдмал жаацтай гэрэл зураг нь дэлхийн хамгийн жижигхэн хаан тус гэсэн тодтолтойгоор олон жил Бүкингемийн хааны ордны хананд өлгөөтэй байсан. Өдгөө мөнөх зургийн хуулбар нь Тонино хааны Тавлаарагийн хаан нэртэй зоогийн газрын их танхимын хананд Пауло хааны бүтээлгсэн Тавлаарагийн хааны сүл тэмдэгтэй хамт заларч идэг. Энэ зургийн тэгэхээр Английн хатан хааны цэргийн хүчний офицерууд хатан хааныхаа зараалаар энэ хаан тулсанд очиод гэр бүлийнхэн зургийг авчраа гэсэн даалгавраар авахсан зураг юм байна бас. Тийм байна. Одоо бидэнд харагдж байгаа зураг шүү дээ. Тийм. Маш сонирхолтой юм тийм байна. Бас гангаан тий. Тийм байна. Одоо энэ ч юм бол ерөөсө бүх оршин суугчдны гэсэн үг шүү дээ тий. Одоо тийм л байх та тухайн үеийн тий. Тийм үнэтэй байна.
Тэгэхээр яг нэг сардин арилтаа ойролцоо байсан болохоор улирлын одоо шинжтэй загасчд ирээд загасчлаа тодорхой хугацаагаар байжгаад нөгөө их харалт руугаа сардин руугаа буцдаг байсан байж болно тий. Эдгээр ч гэсэн ойрхон 5 км талбай газар нутагтай гэдэг чинь маш жижиг биш тий. 5 км квадрат бол. Тэгээс сардинтай ойролцоо болохоор худалдаа 8 арилжаа хийдэг, хоол хүнс бараа бүтээгдэхүүн очиж авдаг гэсэн баг л та. Тийм баг. За дөрөв дэх баримт нь Тонино хааны зав гинэ. За 126 жил туурах тусгаар байсны эцэст Таволарагийн хаан тус 1962 онд арал дээр нь НАТОгийн цэргийн бааз байгуулахтай хамт олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөө болоод 40 дөхөөд байсан оршин суугчдынх нь олонх нь нүүсэн гинэ. 1962 онд НАТОгийн цэргийн бааз байгуулагддаг болсон юм байна л да. Гэхдээ Сан Марино улсын адил Таволара нь орчин цагийн Итали орны хаяанд өнөөч бүрэн нэгдэн нийлээгүй агаад Ромд суугаа албаных нь Тонино хааны газрын зураг дээр нэгэнт үгүй болсон бяцхан хаант улсын 5 дахь хаан гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрч өөртөө засах эрхийг нь батламжилсан гэж байна. Уг нь ч нэлийн ихсэн биш түн юм. 40 гэдэг чинь. Тийм байна. Тэгээ НАТОгийн нөгөө бааз байгуулахтай холбогдоод ард иргэд нь явцсан байна л да арлаасаа. Тэгэд энэ арал дээр НАТОгийн бааз байгуулахыг зөвшөөрсөн юм байна тийм байна. Тэгээ өөртөө засах эрхийг нь бол батламжилсан. Гэхдээ тусгаар ус биш юм байна. Тийм. Таволарагийн хаан идүүгээ 11 ажилчин иргэдээ алтан шүдэс 100 зэрлэг ямааны хамт захирдаг. Мөн арлынх нь хамгийн өндөрлөг цэг болох 565 м өндөр оргил дээр үрлэх нэг ховор зүйлийн цөөн тооны шонхор шувууг харж хамгаалдаг гин. Арал улсыг нь зорин ирдэг жуулчдыг Тонино хаан сүүлийн 40 жилийн турш өөрийн биеэр угтан авч Сан Пауло бомтоос өөрийн зайв гатлаг онгоцоор үйлчилдэг юм байна. Тийм байна. Аялал жуулчил эрхэлдэг. За тэгээд нэг онгоцсон Тонино хааныхын зайв. Одоо бол Тонино байгаа юм байна хаана. За 3 дахь сонирхолтой баримт нь гэр бүлийн бизнес гинэ. За хаан тулсыг захирна гэдэг нэг талаа гэр бүлийн бизнес ээ. Тонино хаан болон түүний зээдүү Никола гатлаг онгоцоо жолоодож жуулчдыг тосон авдаг бол хааны хүү Жузеппе хунтайж охин Лоредана гүнж нар эрэг дээрх зоогийн газрыг хариуцсан ажилуулдаг. Харин тэдний хүүхдүүд нь өглөө бүр тэнгисээс налхай хорхоо хавч загсарч зоогийн газрынхаа шинэхэн хоол хүнсийг бэлтгэдэг. Энэ ажилд хаан өвөө нь мөн хаяа оролцдог. Аялал жуулчлалын нөлөөгөөр арлынхны хөрөнгө чинээ өсөж орчин тойрондоо цэвэр цэмтгэр байлгахад ихэд анхаарах болсон ба Таволара Италийн тусгай хамгаалтай газар нутагт тэнгис дэх хамгийн онцгой дархан цаацтай газар нь болсон юм байна. Тэгэхээр одоо бол дархан цаацтай газар тэгээд магадгүй арал нь өөрөө сонирхолтой болохоор мөн дархан цаацтай газар учраас байгалийнх нь гоо үзгэлэн харах гэж жуулчд хэрдэг байхан тий. Тийм байна. Эднийх бол нэлээд биелэгж байл болоо гэж би бодоод байна. Ресторант байна. Тэгээд жуулчд ирээд эн чинь тухлан яа юу болох вэ? Буудал муудалтай л байгаа юм. Тийм гатлаг завтай. Тийм. Тэгээд нэлээд гайг байх. Чи одоо аялж аваад нэг санамсаргүйгээр ямар л бол яах вэ? Одоо тэгээд тугаалах байх та. Туг нь бэлэн байна Байгаа уу? гэж. За чиний туг ямар явах бол гэж төсөөсөн чи энэ төрчлээ. Сонирхолтой юм а тий? Тийм. Энэ гэхдээ гоё бизнестэй, гоё амьдралтай газар аль байна вэ? Магадгүй 50 тусгаар тогтнолоо олох тийм шаардлага байхгүй зөвхөн хүн амтай. Амар амгалан гэхдээ өөртөө засах эрхийг нь одоо баталгаажуулсан юм ба штэ. За дараагийн баримт нь дээдсийн бунхан гинэ. За Тонино хаан жуулчдыг тосож тэдэнд өөрийн биеэр үйлчлэгтээ дуртайч ажлаа дуусгачаад өд шоройн цагаар ард иргэдийнхээ гэр байшин дундуур алхаж сурвалжид гэр бүлийнхээ буш бунхныг иргэн тэнгисийн хөвөнөө загсчих мөчийг бүхнээс илүү таашаадаг байна. Паоло хааныг 1886 онд тэнгэр тайлснаас хойш Таволарагийн дээдсийн бунханд хааны гэр бүлийнхнийг бүгдийг нь нутагшуулсан юм байна. Хамгийн сүүл Тонино хааны хатан Помпеиг хэдэн жилийн өмнө уг бунханд оршуулсан гэдэг юм байна. Тэгэхээр анх суурьсан очсноос хойш тухайн гэр бүлийн бүх гишүүдийн бунхан энэ арал дээр байгаа юм байна. Тий. Нөгөө гэрээс л бичдэг чинь анх очсон хүний хүүн байсан тий. Тий. Хоёр их нэртэй хүний. Тий. Бас бунхан муухантай. Ер нь бол яг дээдсийн гэр бүл ямар байх хэвээр бүх юугаал кастомер л явж байгаа юм айл юм. Гэхдээ бас сонирхолтой юм уу? Сурулж гарал угсаа нь бол сурулж угсаатай биш. Тий. Хууль зөрчөө зогтож явсан этгээд. Тий. Яа тийм гоё шүү дээ. Манай хаадууд ер нь бол дэлхийд дээр бүх хаадууд л сурвалжийн дурсах юм бол сармагч л байгаа шүү дээ. За
За тэгээд хамгийн сонирхолтой баримт нь тусгаар тогтнохоос татгалцсан гинэ. Бартолоныгийн гэр бүлийнх нь бүгд Итали иргэд юм байна. Гэхдээ Тонино хаан Италийн сүүлчийн хааны хүү 4-р Витторио Эммануэль буюу өөрийгөө Савойн гүнд өргөмжилсөн эрхэмд хандаж Таволаригийн хаан тулсыг дахин тусгаар орон болохыг хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн ч гинт бодлоо өрчилсөн юм байна. Тэгэхээр тусгаар ус болох хүсэлтээ бол одоо илэрхийлж байсан юм байна те. За Тонино хааны хэлсэн Таволаро шиг арал дээр амьдарч бусдын л адил хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэн амар тайван суугаан түүнд хангалттай. Тэрээр орд харш байхад тэтмийн хэрэг юм гэж хэлэх туртай юм. Маргад эрдний өнгөт арал улсан түүнд хаан синтигээс жүнтэй юм байна гинэ. Яг үнэ. Наач ястай гой бодолтой юм байна. Таалагдчихээн тий сонирхолтой байна. Ястай бүр амар амгаланг болцсон. Inner peace гэдэг шигтэй маш амар амгалан амьдарч байна. Тэгээ бүх юм хангалуун байна. Тийм байна. Илүү юм хэрэггүй. Би эндээ сэтгэл хангалуун байна. За хүүхдүүд маань яваад сураад энэ чинь амьдрал амьдр. Өвөө хаана энэ чинь вэж ёо гэдэг юм байна тий. Тэгээ 11 хүн амтаа ч гэсэн 11 хүн амтаа бол бүгдд нь хүлээн зөвшөөрөгдсөн хаа. Тийм баха. Ингээд арлын аяг гоё арлаа. Тийм байна тий. Яг тэр 70 90 мэрэг нь яагаад байгаа юм бэ? Тэгээ уг нь бол яг үндсэн газар нь бол юм уул юм байна шүү дээ. Тэг өндөр уул юм байна. Тийм байна. За нэг юм сонирхолтой баримт байна да энэ. За гоё тэгээд сонирхолтой амьдардаг хүн байна. Яг энэ дэлхийд ийм хүмүүс зөндөө байгаа бах тий. Иймэрхүү жишээнүүд. Юм өшөө хос харал байгаа лөө. Одоо байгалах. Хайх уу. За тий. Та нөгөө юуруугаа явчаад хүрээ тэр. За тий. Хааш явах гэдэг лээ. Зөндөл газар явна да. Биш ээ. Сүлд хоёлаа чинь хааш явна гэдэг л. Сканденберг чинь. Албан. Албан руу явчих хүрээ тэр. Тэр хавар чинь байж мэдх юм шиг. Адриатын тэнгис орчим уу? Тийм. Тэгэхдээ Албан аралтай. Тэгэхдээ цөөхөн бах. Адриатын тэнгис дээр хамгийн их аралтай орон ханах гэж Хорват. Тийм үү? Тийм 1200-аар аралтай. Адриатын одоо тий Хорватын их газар руугаа ойрхон тэнгисийн ирэг дагуу. Амар бол аралгаас 1000-аар аралтай. Тийм байна. За юу болчих юм бол арлаа болчих юм бол та яг хатаа ан болох юм. За тийм дуудъя. За тухайн үедээ шийдээ. Хүлэг Батар арлыг хамгаалагч. За тийм. Банер менеж монголоор өгдөг үлээ тугч. Тийм тугч. Тэгэхээр удахгүй Queenslayer болох үедээ. За баярлалаа ба. Богдхон боловч маш сонирхолтой нэвтрүүлэг байна. Тийм. Өстой гоё арлаа надад чинь. За баярлалаа зулаа. Баярлалаа. За өнөөдрийн дугаарыг маань Монгол хүн чинь машин ураатай сайн моторс ивент тэтгэлээ. За нэвтрүүлэг танд YouTube-ийн од өндөр сог оруулан NTV телевизээр зам 83.3 107 хостолгын од өндөр радиогоор хүрсэн. За зулаа дараагийн дугаараар уулзъя. Баяртай. За баяр.